За энэ машин манайхаар ирж үүсгэгээ илгдэг. За 3 дахь ирж байна. За тэгээ өмнөх он саруудыг харуулъя хизээ ямар үйлчлэгээ хийлгэсэн мөн гэдэг. За энэ 2023 оны 10 сарын 5-нд ирсэн байна анх. Батарейгаа янзлуулсан байна. За тэгээд тэрнээс хойш 2024 оны 6 сарын 30-нд ирсэн байна. За одоо хэдэн? Одоо 25 оны 7 сарын 2. За энэ машин маань гэхдээ ирээд байна. А бусд нь ирэхгүй ортоос алга болчтой. Фон батарей авсан ч тэр янзлуулсан ч тэр. Яг миний хэлдэг яг зааварчилгааны дагуу нөгөө 6 сар тутамдаа иржээ. Эсвэл дулаан гараж тавьдаг бол жилдээ нэг иржээ гэдэг. Тэрийг бол яг хэрэгжүүлэхгүй байна. Гэхдээ яг өөрөөхөөрөө ирээд байгаа. Яг машина зүгээр яг ажиллагааг нь үзэж байгаад. За тэгээд ийм байна. Ерөнхийдөө ингээд ямар ч хэлсэн батарейны зовлонгоо явах боломж байна. Миний хэлдэг юм бол би бол яг ийм машина 100 унж хэрэглэх батарейныхаа насжилтыг илүү урт удаан хэм зардалтай байлгахыг гэвэл өшөө бүр миний ярьдгаас ч илүү удаа явах боломжтой байхгүй юу? Энэ маань бол нэг тийм бүр тийм сайн батарей биш шүү дээ. Тэгээ миний хэмждэгхүүнээр бол. За тэгээ ямар ч хэлсэн ингээд ирээд байвал нэг батарейны зовлон баг үзэх нэ. За өргөн.